Сайн бацхан өрхөн мөндөд өншиг сонсогчдоо Монголын эмэгтэйчдийн холбооны Үр хангаан аймаг дахь салбар зөвлөлөөс та бүхэндээ зориулан хүргэж буй халуун бүлээн дээдлэхүй соёл түгээх хаяны ээжид подкастаа эхэлж байна. Сайн бацхан өрхөн мөндөд сонсогчдоо энэ дугаараар миний бие худ урга хүндлэн дээдлэхүн утга учирын тухай хүрнэх болно. Монголчууд өн эртнээс гэр бүлийг бат бих байлгаж үр хүүхдээ зөв төвшин өсгөл төр улс өөдрөг байна гэж үзэж ирсэн билээ. Тийм учраас гэр бүл ялангуяа эцэг эх үр хүүхэд цаашлаад худ ургийн хүмүүсийн харилцааг онцгойлон хүндэтгэж ирсэн уламжлалтай. Монголчууд иргэнээс төрж элснээс ургасан биш гэж хэлцдэг нь төрүүлж өсгсөн хийгээд хадам эцэг эхээ хүндлэн асарч үг сургаалыг нь сонсож дагахын эрхэм ёсыг сануулсан төдийгүй эхнэр хүний 9 эрдмийн нэгэнд нь хадамдаа элэгтэй байх хэмээн онцгойлон заасан байдаг нь үүнийг хэрхэн чухалчлан үзэх ёстойг давхар өгүүлсэн ухаан юм а. Энэ нь цаашлбал ураг төрлийн хэлхээгээ батжуулан үеийн үед дэгштүүрэн авч явах гэсэн оюун түмөөний үйлдэл билээ. Гэсэн хэдий ч орчин цагт гагцхүү хөргөн бэрийн хүндлэл төдий ат санах ухаанаар биш хадам аав ээжигээ өөрийн төрсөн мэт хайрлах, хадам эцэг эхэнч бусдын үрийг өөрийн үрээс өөрцгөх хэмээн үзэж хайрлаж энэрх ухаан бас хэрэгтэй байгаа нь нийгмийн олон талд үзэгдлээс тодорхой харагдаж байгаа юм. Тухайлбал тулгар эхийг энэрх ёс нь зөвхөн эхийг төдийгүй төрөх үр удам ухсааных нь эрүүл инх байх хувь заяаны үнд суурийг багтаасан ойлголт юм. Иймийн тул бэрийн эмзэг нандин энэл цаг үед ураг төрлийн ёс гормын нэгэн томоохон уламжлалт үзүүлэлт болох хадам их бэрийн хоорондын харилцааны онцгой суурь тавигддаг билээ. Жухам энэ л үед хүн хүнээ хайрлах ухааныг хэн хэндээ мэдрүүлж чадваас ач санан асархуйн ёс үеийн үедээ үл тасарч батчих учиртай ажээ. Энэ мэт бат бөх харилцааны нарийн нандин зүйлүүдийг гэр бүлийн соёл уламжлалт үлдэх зүйлүүдийг олноор ярьж болох билээ. Гэвч гэр бүл судлаач доктор Оюун Эрдэнийн судалгаанаас харахад гэр бүлийн харилцаанд зөрчил үүсгдэг хүчин зүйлсийн 20 орчим хувийг хадам эцэг эх болон хөргөн бэрүүдийн хоорондын зөрчил эзэлдгийг тогтоосон байна. Мөн гэр бүл туслалтын 38%-ийг гэрэлснээс хойш 6-аас 7 жилийн дотор салж байгаа залуу гэр бүлүүд эзэлж буйг мөн дурджээ. Эндээс харахад хадмууд амьдралд нь тэр болгон хутгалдаж али бүхнийг зааж зааварчлаад байлгүйгээр алсаас нь ноён нурууг нь харж айдуу зөөлнөр засаж чиглүүлэх Монгол ухаан ихэд хэрэгтэй байна. Ийм соёл зүгэх багийн зүгээс ач санан хайрлахын уламжлалт ухаанаа эргэн харж судлан мэдж даган хэрэгжүүлэхийг уриалж байна.